Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа Нэм гараг таарав. Trash Cross Grange даяар нам гүм амар амгалан ноёлж байлаа. Гэрийн эзэн Эдгар Линтон бүх зарц нарыг дагуулan сүм рүү явсан тул гэрт Кэтрин бит хоёр л үлдсэн байв. Кэтрин зочны өрөөний цонхны дэргэд сууж байлаа. Түүний царай өгтөл мэд цааж нүд нь юр бусын хурц гэлэлзэн. Тэр цонхыг онгойлгосон байх бөгөөд хаврын зөөлн салхи түүнийг илбэж алсад харагдах шуурх өндөрлөгийн зүгээс үлээх агарыг шуналтайгаар амсгалж байв. Тэр амьдралаас сасрахад бэлэн болсон мэт аль хэдийн өөр ертөнцийн хүн шиг харагдаж байлаа. Би Кэтрин рүү дөхөж очиод Хэдклифийн өгсөн цагтлыг гаргалаа. Би чамд нэг зүйл авчирлаа гэж би аяархан хэлв. Гэвч тэр загтлыг авахт ингэлгүй баг шиг санагдахад гинэ таалганы төвжээ дуурч хин нэгэн яаран орж ирэх нь сонсогдов. Би Хэдклифийг ирж явааг мэдээ сандран доошгүйсэн боловч тэр аль хэдийн шатаар өсөж байлаа. Хэдклиф өрөөнд орж ирээд Кэтринийг хармагцаа хөшчгөв. Түүний царайн дэх догшин ширүүн дүр төрх хормын төдийд алга болж оронд нь хэмжээшгүй их шаналл тодров. Тэр үг дүүгийг гүйж очин Кэтринийг тэрвэрч авав. Кэтрин ч түүний хүзүүгээр нь чанга ороод тэд бие биедээ уусах мэт наалдлаа. Тэр хоёрын уулзалт энгийн хүмүүсийн шигч байсангүй тэд бие биенээ өвтгөх виг гэхээс айхгүйгээр цөхрөнгөө барсан мэт зууралдаж байлаа. Хэдклиф түүнийг тэрвэрсэн чихтэй. "Оо Кэти, оо миний амьдрал минь би үүнийг яаж төвсрлэх юм бэ" гэж яалан дуурав. Тэр Кэтрины царайг ширтэж түүний өхөж буйг нүдэрээ харж байгаадаа итгэж ядсан байлаа. Кэтрин түн рүү ширтэн цул дорой хаалгаар "Эдгар та хоёр миний сэтгэлийг тасчиж хаялаа. Чи намайг алаад одоо надад хайртай гэж хэлж байна уу? Чи намайг мартчихсан биз дээ. Намайг газар дор ороход чи баяртай байх уу" гэж асуулаа. Хэдклифийн нүднээс оч бутрах шиг болов. Тэр Кэтринийг өөрөөсөө түлхэх гэснээр буцаан чанга дэврээд хоолойн зангиран хэлв. "Чи намайг бүү ингэж зовоол доо. Чиний харц намайг алж байна. Чи яагаад намайг жигсэн юм бэ? Яагаад өөрийнхөө зүрх сэтгэлээс урвсан юм бэ, Кэти? Намайг чамаас хэн ч шалгаж чадахгүй байсан шүү дээ, Кэтрин. Чи л өөрөө намайг орхисон. Чи л өөрийгөө алсан хэрэг. Тийм ээ. Чи намайг хайрладаг байсан мэт. Тэгвэл намайг орхих эрх чамд ямар эрх байсан юм бэ?" Түүний үгс хатуу ширүүн байсан ч цаана нь хязгааргүй их хайр хагацал мэдрэгдэж байлаа. Кэтрин уйлж түүнийг дахин тэрвэрхийг гуйв. Тэд дахин тэрвэрлэлээ. Энэ мөчөд тэднийг бурхан ч чөтгөрч салгаж зүрхлэхээргүй харагдаж байв. Гэнэт сүмийн хонх дуурч Эдгар Линтон буцаж ирж буй чимээ гарлаа. Би сандарч Хэдклифээ чи одоо явах хэрэгтэй, эзэн ирж байна гэж хашгирав. Гэвч Кэтрин түүнийг тавьсангүй. Үгүй гэж амсгаатан хэлв. "Намайг битгий орхиоч. Энэ бол сүүлчийн удаа. Би чамайг дахиж эзэж харахгүй ч мэднэ." Эдгар өрөөнд орж ирэхэд Хэдклиф Кэтринийг тэрвэрсэн хэвээр зогсож байлаа. Эдгар ууралсандаа царай нь хувьсгэж дайрахаар зөхөв. Харин Хэдклиф Кэтриний ухаан алдаж унаж буй биеийг Эдгарын гар дээр хүчээр тавиад "Түүнийг л хар, түүнд л тусал. Чи над руу дайрах зав дараа нь гарна. Хэрвээ чи чөтгөрл биш бол эхлээд Кэтринийг эхлээд авар" гэж зандрав. Харин Кэтрин ухаан алдсан байлаа. Эдгар түүнийг бүүдэн дээр хөвтүүл сандран эмч дуудах зуур Хэдклиф өрөөнөөс гарч явлаа. Гэхдээ тэр явсангүй. Цэцэрлэг түрээлэнд Кэтриний цонхны дор хүлээж байлаа. Тэр шөнө аимшигтай урт бөгөөд нам гүн байсан юм. Шөнө дөөний үед Кэтрин хугацаанаас өмнө амарч иж 7 сартай жижигхэн охин дөрвөлөв. Энэ охин бол хожмын Кэтрин Линтон буюу миний одоо асран халамжилж буй залуу адагтай билээ. Харин их нь хөөрхий Кэтрин маань ухаан оролгүй байсаар нар мантахаас өмнө өөрт нь орсон юм да. Тэр амьдрахтаа ямар их зөрчил шуурга дунд байсан шиг яг л жаахан хөвгчиг амар амгалангаар харваа орхисон билээ. Өглөө нь би гадаа гарч цэцэрлэг түрээлэнд зогсож буй Хэдклиф дээр очлоо. Хэдклиф мод налан зогсож байв. Түүний үс хувцсан шүүдэрт норсон байсан ч тэр хөдөлсөнгүй. Намайг очиход тэр над руу эргэж харахтаа л бүхнийг мэдчихсэн байлаа. "Тэр өнгөрчих үү?" гэж тэр аимшигтай тайван асуув. "Тийм ээ" гэж би уйлан хэллээ. "Тэр одоо амар амгалан байгаа. Тэр тэнгэрт байгаа гэдэгт би итгэж байна." Хэдклиф гинэвт газар руу нүлэмж шүдээ зун хархирав. "Түүнийг тэнгэрт бүү очивол намайг амьд байхад Кэтрин яаж тайван байх юм бэ? Кэтрин энэ шоу намайг амьд байгаа цаг чи ямар амгалан хизээч олох учиргүй.
Чи намайг өөрийгөө алсан гэж хэлээ үсттэй. Тэгвэл намайг сүнсээрээ дараач. Алуурчин хүн хохирогж байгаа сүнсэнд дарагддаг гэдэг үсттэй. Намайг галзууруулж надтай хамт байгаа ч дээ, Кэтрин. Намайг энэ там шиг хорвоод ганцаараа минь бүү орхиож. Миний амь амьдрал чамгүйгээр би яаж амьд явах юм бэ? Чи миний зүрх сэтгэл. Би зүрхгүйгээр сэтгэлгүйгээр яаж орсон тогтнох юм бэ? Хитклиф толгойгоороо мод руу хүчтэй мөргөж толгойноос нь цус урсаж байлаа. Тэр яг л шархадсан зэрлэг араатан шиг гаслан уулж байв. Түүний зовлон шанал нь хүний төсвөрлөх хэмжээнээс хэтэрсэн мэт харахад л нүд тайлтран байсан юм. Шуурх өндөрлөгийн эзэн тогшин Хитклиф тэгэхэд л анхудаа миний нүдэн дээр сөхөрч байсан юм. Кэтриныг оршуулсан тэр баасан гарагт тэнгэр бүрхэг салхитай байлаа. Түүнийг бид Лентоны гэр бүлийн буханд биш, эсвэл өөрийнх нь Эрен Шогийнхны буханд ч биш, харин сүмийн хашааны зүлэгт болонд намгийн зах руу харуулж нутглуулсан билээ. Одоо ч гэсэн та хэрвээ тийш очвол намгийн өв сургамал түүний булш руу төрж орсныг харах болно. Оршуулгын өмнөхөн нэг нууцлахыг бас эмгэнэлтэй үйл явдал болсон юм. Кэтринийг авсанд хэвтэж байхад Хитклиф шөнөөр нууцаар орж ирсэн юм л да. Тэр Кэтриний хүзүүн дэх зүйлтэн дотроос Эдгарын алтан шаргал үсийг авч хаяад оронд нь өөрийнхөө тасгаар үсээ хийчихсэн байсан. Би үүнийг мэдээд Эдгарын үсийг гадраас авч буцааж хийх гэснээ. Эцэст нь тэр хоёрын үсийг хооронд нь сүлжээж хамттан зүйлтэнд нь үлдээсэн билээ. Үхэлж тэднийг бүрэн салгаж чадахгүй гэж би бодсон юм л да. Ингээд Кэтринийг оршуулснаас удалгүй хэд хоногийн дараа цасан шуурхтаа нэгэн үдэш Траш Кросс Грэнжийн хаалгыг хүчтэй нүцээр Изабелла гүйн орж ирлээ. Изабелла хурмын дашнцтайгаа явсан тэр ихэмсэг адагтай биш болсон байлаа. Тэр норж даарсан, толгойноос нь цус гарсан, нүдэн айдас галзуурлах хоёрын заагт эргэлдсэн яг л айсан амтэн шиг харагдаж байв. Изабелла шуурх өндөрлөгөөс явхан зүгтэж иржээ. Тэр галын дэргэд суугаад надад тэнд болсон аимшигт явдлыг ярьж өгсөн юм. Нэлли гэж тэр чичирхийлэн эхлэв. Би тэр чөтгөрийн үүрнээс арай хэн бултарлаа. Өчтөр орой хинтли ах согтуудаа Хитклифийг алхаар шийтсэн юм. Тэр хаалгануудад хүжиж бууга бэлдээд хүлээж байсан. Хитклиф гаднаас ирэхэд би түүнд анхааруул хэлээгүй. Учир нь би түүнийг үхэхийг харахыг хүссэн юм л да. Гэвч Хитклиф цонхоор дайран орж иржээ. Хинтли буудсан боловч сумн онсонгүй. Харин өөрөө бууныхаа хутганд зүсгдэж унжээ. Хитклиф шаргацсан Хинтлийг ухаан алдтлан зодож өшөглөж байсан гэдэг. Тэр зураг Изабеллагийн нүдэнд хизээж арилгахааргүй тамгалагдсан үлджээ. Би маргааш өглөө Хитклифтээр очиод түүнийг доромжилсан юм гэж Изабелла инээд уйлан хоёрын дундуур ярьлаа. Би түүнд Кэтрин өгсөнд буруутай хүн бол чи. Хэрвээ чи түүнийг үнэхээр хайрладаг байсан бол чи түүний ахыг ингэж тамлахгүй байсан гэж хэлсэн юм. Энэ үг түүнийг галзууруулах шахсан юм. Тэр над руу хутга шидэж би арай хэм бултаж чихнийхээ доогоор зүсүүлээд гэрээс сутан гарч ирсэн нь энэ гэв. Изабелла тэр шөндөө Траш Кросс Грэнжээс явсан юм. Тэр өмнө зүг рүү Лондон руу явж тэндээс сурчсан билээ. Хэдэн сарын дараа тэр нэгэн хүү төрүүлж түүндээ Лентон гэж нэр өгсөн юм. Гэвч хөөрхөн Изабелла тэр аимшигт амьдралын сүдрээс хизээч бүрэн гарч чадалгүй 10-аад жилийн дараа нас барсан да. Кэтриний үхлээс хойш 6 сарын дараа шуурх өндөрлөгт бас нэгэн үхэл ирлээ. Хинтли Эрен Шоу дөнгөж 27 наснда архинд живж өрөнд барагдан хорвоог орхив. Би оршуулганд нь очихоор явлаа. Гэвч тэнд очиод би хамгийн аимшигтай үннийг олж мэдэв. Хинтли амьд байхдаа бүх хөрөнгөө шуурх өндөрлөгт байшинг газар нутгаа мөрөөдөө тоглоомонд тавьж Хитклифт бүрэн алдсан байжээ. Одоо шуурх өндөрлөгийн хууль ёсны эзэн нь Хитклиф болсон байлаа. Энэ бол түүний өшөө авалтын оргил үе байсан юм. Тэр нэгэн цагт годомжнаас ирсэн өнчин хүү байсан бол одоо өөрийг нь доромжилж байсан хүнийхээ гэрээг эзэмшиж тэр хүний хүүг зарцаа болгох хэрэгтэй болжээ. Би харин бяцхан Хертоныг дагуулж явах гэсэн боловч Хитклиф зөвшөөрсөнгүй. Үгүй шүү Нэлли гэж тэр хүүтнэр инэв хэлв. Хэрвээ Эдгар Лентон энэ хүүг авах гэж оролдвол би өөрийнхөө хүүг буюу Изабеллагийн хүүг нэхэмжлэх болно. Тиймээс Хертон эндээ надтай үлдэнэ. Тэр бяцхан Хертоныг өргөж аваад нүдрүүн ширтэн. За миний хүү. Чи одоо минийх боллоо. Би нэг мод нөгөөгөөсөө дутуугүй мөрөө юургаж
чадах эсхийг харах болно. Чиний эцэг намайг яаж доромжилж боловсралгүй бүдүүлэг зарц болгосон шиг би чамайг бас яг тийм болгож өсгөнө. Чи бол миний өшөө агуултын амьд хэрэгсэл гэж хэлж байв. Ингээд Эрин Шоугийн удмын сүүлчийн өв залгамжлагч өөрийнхөө гэрд зарц балан үлдэж Хэдклиф шуурх өндөрлөгийн харанхуй хаан болж хуурсан юм. Энэ үеэс хойш дараагийн 12 жилийн турш бид тэр байшиндаа бараг харьцаагүй чимээгүй амьдэрсэн билээ. Кэтрин Линтон миний хайртай охин ээжийнхаа нэрийг авсан тэр жаахан охин Trash Cross Grange-ийн цэцэрлэгт гадаад ертөнцийн мөн мухагаас таслагдсан жаргалтайгаар өсөж төрнөж байв. Гэвч хувь заяа тэднийг дахин өчрүүлэх мөчийг хүлээж л байсан юм шиг. Цаг хугацаа урссаар 12 жил хайл эзэн өнгөрч энэ хугацаанд Trash Cross Grange дэх амьдрал нам гүм амгалан үргэлжилсээр байв. Шуурх өндөрлөг бидний хувьд мартагдсан хориотой газар болсон байлаа. Эдгар Линтон охиноо бяцхан Кэтиг нүдний цэцгийн мэд хайрлаж түүнийг ямар ч уйтгаргүй нэг зовлон үзүүлэлгүй өсгсөн юм. Залуу Кэти маань ээжтэйгээ усны тусал мэд адилхан гэхдээ зан ааш нь арай зөөлөн байв. Тэр Линтоны гэр бүлийн алтан шаргал үстэй цагаан царайтай боловч Эрин Шоугийнхны тэр гүн хар нүдийг өвлсөн байлаа. Түүний инээд хөр байшинг дүүргдэг байсан ч түүний дотор ээжийнхэн зөрүүд сониуч зан нуугдж байсан. Тэр шуурх өндөрлөгийн оршин тогтнохыг тэнд өөрийнх нь үеэл амьдардаг гэдгийг огт мэддэггүй байсан юм. Гэвч хувь заяаны эргүүлэг дахин эхлэх цаг иржээ. Изабелла Линтон Лондон хотод нас барж өнчийн үлдсэн хүүгээ ахтаа даатгсан тухай мэдээ ирлээ. Эдгар хөөрхий дүүгийнхаа дүүг авахаар явлаа. Эдгарыг эзгүй хойгоор Кэти анх удаа гэрээсээ холдож хориотой бүс рүү нэвтрэв. Тэр шуурх өндөрлөгийн зүгт байдаг хатан цохиог үсгийг үргэлж мөрөөддөг байсан юм. Намайг түүнийг хайж болоход тэр аль хэдийн шуурх өндөрлөгт очичихсан тентгийн хаалган дээр нэгэн залуутай ярилцаж зогсож байв. Тэр залуу бол Хертон Эрин Шоу байв. 18-тай, өндөр том биетэйч, өмссөн хувцсан ноорхой, гар нүүр нь халтар, яг л тариачин шиг харагдаж байлаа. Кэти түүнийг зарц гэж андуурч ихэмсэгээр тушааж байв. Чи яагаад миний морийг бэлдэхгүй байгаа юм бэ гэж Кэти асуухад Хертон нуурлаж бүдүүлэг хараалын урсгав. Би сандрам гүйж очиод Кэтид үннийг хэлхээс ураарахгүй болов. Кэти энэ тэр зарц биш ээ. Тэр бол чиний үеэл Хертон Эрин Шоу шүү дээ гэхэд Кэти цочирдож миний үеэл ийм байх ёсгүй. Тэр яг л зэрлэг хүн шиг байна шүү дээ гэж уулгаалдав. Хертон энэ үгийг сонсоод ичсэндээ бас хорссондоо минчээж биднийг үзий ядсан харцаар ширтэж үлдсэн юм. Хэдклиф өөрийн өшөө авалтаа хэрхэн биелүүлсэнийг би тэгэхэд л тодорхойлсон. Тэр цэхэдэн гаралтай хүүг бүр мөсөн бичиг үсэггүй бүтүүлэг нэгэн болгож хургасан байлаа. Тэр оройдоо Эдгар Линтон Лондонгоос ирэв. Тэр ганцаараа биш Изабеллагийн хүү Линтон Хэдклифийг дагуулan ирсэн байлаа. Линтон 12 тооч яг л 6-тай хүүхэд шиг жижигхэн, турхан, өвчин ороосон амьтан байв. Тэр ээжигээ дүүрээс нь цайвар ус, цэнхэр нүдтэйч зан ааш нь эрэх танхил, гомдомхой, сул дорой нэгэн байлаа. Кэти үеэл дүүгээ хараад баярлаж түүнийг бяцхан хүүхэлдэй мэд бөөцөглөнө гэж төлөвлөж байв. Гэвч тэр баяр хөөр үдсэнгүй. Маргааш өглөө нь шуурх өндөрлөгөөс Йосеф ирж Хэдклифийн тушаалыг уламжлав. Хэдклиф хүүгээ нэхэмжилж байна. Одоо түүнийг авчир гэсэн гэж тэр зөвүүнээр хэлв. Эдгар маш их шаналсан ч хуулийн өмнө хүчин мөхссөн юм. Хэдклиф бол хүүгийн хууль ёсны эцэгэн тул түүнийг авах хэрэгтэй байлаа. Хүүг аваачж өгдөө нээлье гэж Эдгар санаа алдан хэлв. Гэхдээ түүнд шуурх өндөрлөгт ямар амьдрал хүлээж байгааг нь битгий хэлээрэй. Би Линтоныг дагуулan шуурх өндөрлөг рүү явлаа. Хэдклиф биднийг өвдөндөө өгтөв. Тэр хүүгээ хараад баярлсан шинжгүй харин ч нэг төрлийн зэвүүлцэл бас шунал нь хосолсон харцаар ширтэж байв. Тэгэхээр энэ миний хүү юу гэж Хэдклиф Линтоны эрүүг өргөж хараад ямар сул дорой ямар арчаагүй амьтан юм бэ? Эхийнхээ сул талыг бүгднийг үлжээ. Гэхдээ яах вэ нэлээ? Би түүнийг хаан шиг байлгана. Учир нь тэр бол Trash Cross Grange-ийг өвлөж авах миний дэлгүүр юм шүү дээ гэж хэлсэн юм. Хэдклифийн төлөвлөгөө тодорхой байлаа. Линтон бие муудаад бол удаан наслахгүйг тэр мэдэж байв. Гэхдээ түүнээс өмнө Линтоныг Кэтитэй гэрлүүлж чадвал Эдгарыг өгсөний дараа Trash Cross Grange-ийн эд хөрөнгө Хэдклифийн мэдлэлд ирнэ гэж бодож байсан хэрэг.
Хөөрхий Линд нь уйлж намайг явуулахгүй гэж зурлаж байсан ч би түүнийг тэр хүйтэн хайргүй байшинд орхиод буцаасаар аргагүй болсон юм. Ингэж хоёр дахь үеийнхний эмгэнэлт түүх шуурх өндөрлөгийн хаалганы цаана эхэлсэн билээ. Харин Кэдид бид түүний үеэл Линтоныг хол газар явсан гэж худал хэлж түүний сэтгэлийг аргацаав. Гэвч шуурх өндөрлөг Trash Cross Grange хоёрын хоорондох зай дэндүү ойрхон бас хэд Клиффийн өшөө авалт хараахан дуусаагүй байсан юм. Дахин 3 жил өнгөрч Кэтрин Линд нь 16 нас хүрлээ. Тэр нэгэн өдөр бол ээжийнх нь нас барсан өдөр байсан ч залуу бүсгийн хувьд хорвоо ертөнц гэрэл гэгээд ирээдүйн амар амгадангаар дүүрэн байлаа. Эдгар эзэнт нь жил ирэх тусам биеинд оройтож муудаж байсан тул Кэти ихэнх цагаа ганцаараа ном уншиж эсвэл намгаар зугаалж өнгөрөөдөг болсон байлаа. Нэгэн өдөр Кэти бид хоёр намгийн цах руу алхаж явтал хэд Клиффтэй тааралдав. Тэр биднийг хараад цогцсонгүй харин ч санаанд ормгүй ээлдэг төрөх гаргаж биднийг шуурх өндөрлөгт гэртээ урьлаа. Би эрс татгалзсан ч Кэти Линтон тэнд байгаа гэдгийг сонсоод намайг чирэн байж тийшээ зүтгэв. Шуурх өндөрлөгт ороход Линтон хэд Клифф бөтөн дээр хэвтэж байлаа. Тэр одоо өндөр болсон ч би энэ улам сулдаараа царайн цонхгоор зан хааш нь уламж гомдмохоо болсон байв. Гэвч Кэти түүний өвчин зовлонг хайр халамж шаардсан романтик зүйл гэж андуурч түүнийг хараад баярлан гүйж өчөв. Хэд Клифф надад хандан хүйтнээр нэмсгэлсээр өөрийн төлөвлөгөөг илчилсэн юм. Нэлли, чи намайг харгас гэж бодож байна уу? Үгүй дээ, би зүгээр л хоёр хүүхдийг хооронд нь уулзуулж байна. Миний их өвхөж байгаа, би түүнийг мэднэ. Гэхдээ тэр өвхөөс өмнө Trash Cross Grange эзэн болох ёстой. Хэрвээ Кэти түүнтэй гэрлвэл Эдгарын бүх хөрөг над дээр ирнэ. Би хоёр байшинг хоёуланг нь өөрийн болгож дайснуудынхаа удмыг бүр мөсөн таслах болно гэж хэлсэн юм. Кэти Линтон хоёр ярилцаж байх зур Хертон орж ирлээ. Тэр Кэтид өөрийнхөө мэддэг ганц нэг үсгийг уншиж үзүүлэх гэж хичээсэн боловч Линтон түүнийг шоолж Кэти ч мөн түүний бүдүүлэг байдлыг хараад гайхан инэв. Хертон ичсэндээ уурлаж номыг гал руу шидээд гарчгүй. Энэ мөчид би хэд Клиффийн нүднээс ялалтын очийг харсан юм. Тэр өөрийнхөө дайсан асан хинтлигийн хөг оюун санааны хувьд бүрэн зэрэмдэг болгож чаджээ. Биднийг буцаад хэд Клифф Кэдид хандан Линтон чамайг санаж хөөх шахдаг шүү дээ. Тэр чамаас ахил хүлээх болно шүү гэж худал хэлж охины сэтгэлд гимшлийн үрийг суулгав. Тэр өдрөөс хойш Кэти, Линтон хоёр нууцаар загтал солилцож эхэлсэн байжээ. Линтоны загтлууд нь уянгалаг, хайр гэрэлтсэн үстэй байсан ч үнэн дээр тэр загтлуудыг хэд Клифф өөрөө хэлж бичүүлдэг байсныг би сүүлд мэдсэн юм. Кэти шөнө бүр нууцаар сүүний хүүгээр загтал явуулж хариуг нь дэрэнд ороо нуудаг байжээ. Намар болж Эдгар эзний бие улам муудах үед би Кэтигийн нууцыг олж мэдсэн юм. Би түүний шүүгэнээс багт загтал олж ууралсандаа бүгднгийн зад зууханд хийж шатаалаа. Энэ бол өрх Кэти. Хэд Клифф чамайг ашиглаж байна. Линтон чамд хайртай биш. Тэр зүгээр л эсгийнхээ хүүхэлтэй шүү дээ гэж би түүнд анхааруулв. Кэти уйлж намайг эзэнтэнд хэлэхгүй байхыг гуйв. Би зөвшөөрсөн ч шуурх өндөрлөг рүү дахин очихыг нь хатуу хориглолоо. Гэвч түүний сэтгэл тэр дундаа анхны хайрын төөрөгдөлд орсон залуу охины зүрхийг хориход хэцүү байдаг гэдгийг тэр үед ойлгосон юм. Өвөл өнгөрч хавар ирэхэд Эдгар Линтон хүлтэй нүүр тулах нь тодорхой болов. Тэр охиноо ирээдүйд хэрхэн амьдрах болгийг санаа зовж магадгүй Линтондоо гэрлэх нь зөв ч юм уу гэж эргэлзэж эхэллээ. Тэр Линтоны жинхэнэ байдлыг хэд Клиффийн аимшиг төлөвлөгөөг мэдээгүй байсан юм. Нэгэн өдөр Кэти надтай хамт салхинд гарч яваад хашааны цаанаас хэд Клиффтэй тааралдав. Хэд Клифф маш ууртаа төвшөөргүй харагдаж байлаа. Чи яагаад ирэхгүй байна? Линтон хούж байна шүү дээ. Тэр чиний нэрийг дуудаж чамайг хүлээсээр байгаад сүнсээд явах нь. Хэрвээ чи одоо очихгүй бол чи түүний алуурчин болно шүү гэж тэр хашгирав. Кэтигийн царай зэвхий дааж айсантаа чичирч эхлэв. Тэр өөрийгөө буруутай гэж итгэсэн байлаа. Нэлли, би түүн дээр очих ёстой. Би түүнийг өвхөхийг зүгээр хараа сууж чадахгүй гэж тэр надаас гуйв. Эрхэм ноёнтон, би тэр жилийн намар аимшигт үйл явдлуудыг ар араасаа босныг санаж байна.
Одоо ч бодоход зүрх шимширч байна. Эзэн Эдгар Линтоны бие өдөр бэрх тусамд ордож үхэл хаалга тогшиж байсан юм. Тэр охиноо ирээдүйд ганцаардахаас айсандаа Линтон Хитклифтэй уулзахыг нь арга буюу зөвшөөрөв. Гэхдээ тэр хүү өвчтэй бас өөрийнх нь эцэг шиг харгас хүн биш гэж итгэсэн нь түүний хамгийн том алдаа байлаа. Нэгэн бүүдгэр өдөр би Кэтиг дагуулan тал гэр рүү болцсон газар руу явлаа. Биднийг очиход Линтон газар суугаад чичирч байв. Тэр биднийг хармагцаа баярлсангүй, харин ч айдас дүүрэн нүдээ бүлтгнүүлж намайг манай гэрлүү төхүүлж өгөөч, аав намайг та хоёрыг дагуулж ирэхгүй бол ална гэсэн хэмээн уйлгнав. Биднийг шуурх хүндрэлэг рүү төгөхөд Хитклиф хаалгаа нээж биднийг дутагш оруулаад ардуур маань хаалгаа тас хийдэл түгжиж орхив. Түүний нүд нь яг л ангаа барьсан араатан шиг гялалж байлаа. Кэти түүний халааснаас түлхүүрийг авах гэж оролцоход Хитклиф түүнийг хайр найргүй алгадаж унгаалаа. Тэр жаахан охины амнаас цус гарч газарт унахад би түүнийг хамгаалах гэж дайрсан боловч Хитклиф намайг бас түлхэж биднийг тусдан өрөөнд хорсон юм. Кэти яаж аав минь намайг хүлээж байгаа би арих ёстой гэж хашгирахад Хитклиф одоо та хоёр миний мэдэлд ирлээ гэж шүднийхээ цусраар сэгүүлэн хэлв. Кэти чи Линтондоо гэрлэхээс нааш энэ байшингаас гарахгүй. Эдгар Линтоныг өгөхөөс өмнө бүх зүйл дууссан байх ёстой. Бид хавханд орсноо ойлгов. Гадаа бүрэнхий болж Trash Cross Grange-д үхэж буй эцэг нь охиноо хүлээн шаналж хэвтээг Кэти бодоод зөвхөрөнгөө барж ууллаа. Гэвч шуурх хүндрэлгийн хан зузаан эзэн нь дүлий царайлж байв. Би 5 өдөр 5 шөнө харанхуй өрөөнд хоригдлоо. Зөвхөн Хертон л надад хаяа нэг хоол авчирч өгч байв. Тэр хооронд гадаа юу болж байгааг би мэдэхгүй байсан ч Кэтигийн уйл хашгирах чимээг сонсогдож сэтгэл минь урагдж байлаа. Тэр аав дээрээ очихыг л хүсэж байсан шүү дээ. Кэти эхэндээ эсэргүүцэж хаалгыг нүдэж хашгирч байсан ч Хитклиф түүнийг алгадахад охин цочиртон дуугүй болсон юм. Кэти амьдралдаа хүнээр өөртөө гар хүргүүл үзээгүй зөөлөн гараар өссөн юм шүү дээ. Хитклиф түнд хандана. Чиний эндээс гарах цорын ганц зам бол Линтонтой гэрлэх. Чи гэрлэхээс нааш эсвэл Линтоныг өгөхөөс нааш эндээс гарахгүй гэж тулган шаардав. Линтон тэр арчаагүй амтан өрөөний болон чигдэн сууж өвдлөө ядарлаа гэж гоншгонхоос өөрийг хийсэнгүй. Тэр Кэтиг өрөвдгөн байтугай өөрийнхөө тав дахыг алдагдуулж байна гэж уурлаж байлаа. Надтай гэрэлцгээчтэй тэгвэл чи явж болно шүү дээ. Чиний уйлах чимээ миний толгойг өвтгөж байна гэж тэр харин гоншгонож байв. Эцэст нь Кэти бууж өгөв. Тэр аавтайгаа уулзахын тулд түүнийг өгөхөөс нь өмнө амжиж харахын тулд өөрийн амьдралыг зориулахаар шийдсэн байжээ. Тэдний хурим тэр хүүтэн байшинд ямар ч баяр хөөр өрөөлгүйгээр зөвхөн шунал бас айдас дунд болж өнгөрлөө. Хормын маргааш нь Хитклиф намайг суллаж Trash Cross Grange руу буцахыг зөвшөөрөв. Гэхдээ тэр Кэтиг явуулсангүй. Үгүй. Тэр одоо миний бэр болсон. Тэр нөхрөө асрах ёстой. Түүнийг энд үлдээ гэж тэр тас гүрэв. Би Trash Cross Grange руу ганцаараа сэтгэлдээ хар шулуу тээсээр гүйж ирлээ. Эдгар эзэнт нь үхэлтэйгээ тэмцэж байв. Түүний ухаан санаа саруул байсан ч би найл хэдийн үхэж эхэлсэн байжээ. Тэр охиноо асуув. Би түүнд охин нь удахгүй ирнэ гэж худал хэлж сэтгэлийг нь тайвшруулахыг оролдлоо. Эдгар өөрийн грэслэлийг өөрчилж хөрөнгөө Хитклифийн гараас хамгаалахыг хүссэн ч Хитклиф өмгөөлөгчийг нь замд нь саадуулж цаг хожих арга хэрэгэлсэн байв. Бүх зүйл тэр чөтгөрийн төлөвлөгөөгөөр явж байлаа. Гэвч шүн дундын үед цонх тогших чимээ гарлаа. Энэ бол Кэти байв. Тэр шуурх хүндрэлгийн цонхоор Линтоны тусламжтайгаар оргож иржээ. Кэти аавынхаа өрөөнд гүйж ороод түүнийг тэврэн авав. Энэ бол тэдний хагцлын мөч байлаа. Эдгар охиноо харж түүнийг аюулгүй байна гэж итгээд сэтгэл амар нүдэ анлаа. Тэр охиноо ямар аимшигт хувь заяа хүлээж байгааг түүний хайртай гэр орноо дайсных нь гарт орсныг мэдээгүй нь ямаа да. Тэр би одоо ээж дээр ч очлоо гэж шивнээд ямар ч өвдөлтгүйгээр яг л хүүхэд унтаж байгаа мэт амар амгалан бурхны оронд одсон юм. Оршуулгын дараах орой Хитклиф ирлээ. Тэр Кэтиг буцааж авахар ирсэн байв. Түүнийг дууд тэр одоо Линтоны эхнэр шүү дээ. Миний өмч гэж тэр тушаав. Тэр
Тэр эсэргүүцэх гэсэн ч хууль түүний талд байлаа. Хэд гэлэв гарахынхаа өмнө надад нэг аимшигтай нууцад илгэсэн юм. Түүний нүд нь галзуу хүн шиг гэлэлдэж хоолойн чичирч байв. Нели би өчигдөр шөнө сүмийн хашаанд очиод ирсэн. Би булш хогчийг хахуулдаж Кэтриний авсыг ухуулсан. Би түүний царайг 18 жилийн дараа дахин харлаа. Тэр яг л унтаж байгаа мэт хэвээрээ байсан. Би ясандаа чихээ дарахыг хүсэж сонсохыг хүсээгүй ч тэр үргэлжлүүлэн ярив. Би авсных нь хажуу талын банцыг цөмлөөд нээчихсэн. Тэгээд би өөрийнхөө авсыг бэлдүүлэхдээ бас яг хажуу талыг нь онгорхой байлгахаар тохирсон. Намайг өгөхөд биднийг зэрэгцүүлж тавих болно. Тэгээд бидний бие махад хөр шороонд уус нь нэгдэх үед хэн нь Кэтрин бэ, хэн нь Хэйтклиф вэ гэдгийг бурхан ч ялгаж чадахгүй болох болно гэж хэлв. Тэр өгсөн хонооч Кэтринтэй хамт байхын тулд ийм аимшигт бузар зүйл сэзнийг би ойлгов. Түүний хайр биш, харин үхлийгч даван туулах солиорл байсан юм. Ингээд Хэйтклиф залуу Кэтиг чирч шуурх өндөрлөг рүү буцав. Тэр одоо бүрэн ялалт байгуулжээ. Эрен шоу болон Линдны гэр бүлийн бүх өв хөрөнгө, газар нутаг, үр өдмөн бүгд түүний гарт төвлөрлөө. Би Траш Кросс Грэнжид ганцаараа үлдэж хайртай охиноо тэр харанхуй ертөнцид алстандаа гашуудан хоцорсон юм. Нэлидийн урт санаа алдаад галын дүлийг ширтэнгээ яриагаа өргөжлүүлв. Кэти шуурх өндөрлөгт очиод удаагүй байхад л Линтний бие эрс мууцсан юм. Тэр хөөрхийн хүүд эцгийн хайр гэж байсангүй, эхнэрийн халамжч тус болсонгүй. Хэйтклиф эмч дуудахаас татгалзаж байгалийн жамаар нь явуул тэрэг. Тэр одоо надад хэрэггүй болсон гэж хэлж байсан юм. Линтон тэр хүүтэн өрөөнд айдас ба өвчин шаналл дунд ганцаардан амьсгал хураасан юм. Түүнийг өгөхөөс өмнө Хэйтклиф бүх хөрөнгийг нь түүний дотор Траш Кросс Грэнж болон Кэтигийн хувийн өмчийг хүртэл өөртөө үлдээх гэрээнд гарын үсэг зурулж амжсан байлаа. Ингээд Кэти маань 17 наснда бэлэвсэрч орон иргүй, өмгөөлж хамгаалах хүнгүй дэлхий дээр цор ганцаараа үлдсэндээ. Тэр одоо шуурх өндөрлөгийн үйлчлэгчээс ялгаагүй, магадгүй түүнээс ч дор амьдарч байна. Түүний мөнгө, ном, эрх чөлөөгээд бүгднийг Хэйтклиф булааж авсан юм. Нели яриагаа өндөрлөж над руу гонхтойгоор харав. Ноён Локвуд ингээд миний ярих түүх дуслаа. Өнөөдөр шуурх өндөрлөгт байгаа тэр гурван хүн Хэйтклиф, Кэти, Хертон гурав ийм л зам өрөөр нэг дээвэрд орж цугларсан юм да. Тэд одоо бие биенээ үзэн ядаж нэгэн чөтгөр шиг цохирч нөгөө хоёр нь бол боолмэт амьдарч байна. Ингэж ярьсан Нелигийн яриаг сонссны дараа миний сэтгэл хүндэрч энэ нутгийн уур амьсгал хоолойг минь боох шиг болов. Би Лондонгийн хөл хөдөлгөөн энгийн амьдрал руугаа буцахаар шийдлээ. Би энтхийн түрээсийн гэрээгээ цуцалж Хэйтклифтэй сүүлчийн удаа уулзахаар шуурх өндөрлөг рүү мордсон юм. Намайг тэр очиход цас хайлж хаврын зэвэргэн салхи хүлээж байлаа. Гэрт ороход Кэти, Хертон хоёр зуухны дэргэд сууж байв. Уур амьсгал туйлын таагүй байлаа. Кэти хоол хийж байхдаа Хертоныг тасралтгүй шүүмжилж түүнийг бүдүүлэг бохир амтан гэж дуудаж байв. Хертон хариу хэлэх гэж хичээх боловч үхэн нэвлэгдэхгүй ууралсандаа нүгэр нь улааж байлаа. Би Хэйтклифтэй уулзаж явах тухайгаа хэлв. Тэр миний үгийг хайхрамжгүй сонсож түрээсийн мөнгөө тооцоолох зураа цонхоор ширтэн зогсоно. Түүний харц эзгүй хоосон хөндий мэт харагдаж байв. Хэйтклиф намайг өдөж өгөхдөөч гар барьсангүй зүгээр л толгой тохиод замдаа сайн яваараа ноён Локвуд дахин ирэх хэрэггүй бидтэй гэж хүүтнээр хэлсэн юм л да. Би шуурх өндөрлөгөөс холдохдоо эргэж нэг харлаа. Байшингийн цонхоор бүдэг гэрэл ялтааж дотор нь бие биенээ үзэн яддаг хөв зээний эрхээр холбогдсон тэр гурван сүнс үлдэж хоцров. Би тэднийг дахиж хизээж харахгүй байх гэж бодсон. Тэр аимшигт түүх ингээд дууссан гэж би итгэж байлаа. Гэвч би андуурсан байж хөв зээ надад тэдний түүхийн төгсгөлийг харах боломжийг дахин олгох байсан юм. Цаг хугацаа урссаар 1802 оны 9-р сар гарлаа. Би тэр уйтгарт намгийн нутгаас яваад бараг жил орчим болсон байлаа. Би Лондонд хэсэг хугацаанд амьдарсны эцэст ажил хэргийн шугамар тэр зүгт дахин ирэх завшаан тохиоход би сониуч цантаа хөтлөгдөн Траш Кросс Грэнж болон шуурх өндөрлөгөөр дайрахаар шийдэв. Намрын алгар өдөр байв. Намайг шуурх өндөрлөгт төхөж очиход нэг л өөр юр бусын дүр зураг өгтөв.
Урд нь үргэлж түгжээтэй байдаг байсан хашааны хаалга цэлийтэл нэгдсэн байлаа. Хашаа нотор хогийн ургамал биш харин анхлан үнэрт цэцгэс аллаглаж байв. Байшингийн цонх онгорхой дотроос нь эмнээлдэх тус сонсогдож байлаа. Би чихэндээ ч итгэсэнгүй. Энэ хараал идсэн байшин инээд хөөрөөр дүүрэн байна гэж үү? Би цонхоор шагааж харлаа. Тэнд залуу Кэти болон Хертон хоёр сууж байв. Гэхдээ тэд хэрэлдээчгүй зодолдоочгүй байлаа. Кэти Хертоны дэргэд суугаад түн дом уншихыг зааж байв. Хертоны зэрлэг бүдүүлэг төрөх алга болж үсээд суулж цэрхэн хувц өмсчээ. Түүний царайд урд хожид үтгдээгүй зөөлөн дулаан харц содорсон байв. Кэти түүний тухайг хэлбэж сайн байна. Чи сурч байна шүү дээ гэж магтахад Хертон ичингүүрэн инээмсэглэв. Энэ бол хайр юм шиг харагдаж байлаа. Миний өмнө нь харж байсан үзэн ядалт, зөрчил, тэмцэл хаашаа ч юм замхран алга болжээ. Би дутагж ороход Нэлидийн намайг хүүхдэн авлаа. Тэр шуурх өндөрлөгт ирж сууршсан байж. Түүний царай өнгөлөг, сэтгэл нь амар амгалан харагдаж байлаа. Нэли гэж бидүү алдав. Энд одоо юу болох нь вэ? Ноён хит клип хайцсан бэ? Тэр энэ бүхнийг зөвшөөрсөн хэрэг үү? гэж асуув. Нэли над руу хараад хоногтай юм шиг бас амгалан инээмсэглэл тодруулсан. Ноён лүкүү дээ. Таныг явснаас хойш их зүйл болсон доо. Хит клип тэр одоо байхгүй болсон. Тэр 3 сарын өмнө нас барсан. Та энэ тухай мэдээгүй байх нэ дээ. Гэв. Би цочиртон түн рүү ширтв. Тэр чөтгөршиг хүн өгсөн гинэ. Би Нэлийг суулгаад босон явдлыг ярьж өгөхийг гуйлаа. Нэлидийн ийхүү ярьлаа. Таныг явсны дараа Кэти ихэд ганцаардаж эцэст нь Хертонтой эвлэрхээр шийдсэн юм. Тэр Хертоныг дарамжлахаа болж түүнд ном бэлгэлж уншихыг сурахыг санал болгосон. Хертон эхэндээ итгэхгүй байсан ч Кэтигийн чин сэтгэлийг хараад зөөлрсөн хэрэг. Тэр хоёр бие биедээ цорын ганц хань түшиг тулгуур нь болсон юм. Тэдний хайр яг л хатны цэвраар ургаж бөөцдөг шиг хатуу ширээ хөрсөнд ч дэлбэлж эхэлсэндээ. Хит клип ихэндээ уурлах гэсэн боловч сүүлдээ түүнд тэднийг шийтгэх хүсэл нь ч төрхөө болсон байж. Гэхдээ хамгийн хачиргалтай нь хит клипийн өөрчлөлт байсан юм. Тэр нэг удаа орж ирээд залуу хосыг хамт байхыг харсан. Би түүнийг уурлаж тэднийг салгана гэж айж байсан боловч гэтэл тэр зүгээр л тэднийг ширтээд цосчихсон. Сүүлд хит клип надад ингэж хэлсэн юм. Нэли би өшөө авах чадвараа алдчихлаа. Би хуучин байшингаа дайснуудынхаа үр удмыг бүрэн гартаа оруулсан ч одоо тэднийг зовоох хүсэл надад байхгүй болжээ. Би Хертоныг харах болгонд түүний нүднээс Кэтрин намайг ширтэж байх шиг харагддаг. Энэ ертөнц бүхэлдээ Кэтрийн дурсамж болж хурлаа. Би хаашааш харсан түүний сүдрийг харж байна. Энэ хүүгийн царайнаас, модны мөчрөөс, үүлнээс, бүр шалны чулуунаас ч Кэтрийн дүр төрх намайг ширтэж байна. Би түүнийг хаасаагүй мэдэрч байна ли. Миний өшөө хонзон одоо утгагүй боллоо. Би ялсан ч, ялагдсан ч ялгаагүй. Би зөвхөн түүнтэй л эргэн уулзахыг хүсэж байна. Хит клип сүүлийн үед хоол идэхэ болж унтаж чадхаа болсон байв. Тэр шөнө бүр гадуур тэнүүчилж эсвэл цонхоо онгоолгаад хэн нэгнийг хүлээж байгаа мэт зогсдог болсон. Тэр яг л энэ ертөнцид биш өөр ертөнцид амьдарч байгаа юм шиг байсан л да. Түүний царайд аимшигтай гэхдээ бас баяр баясгалантай гэмээр хачин илэрхийлэл тодрох болсон сүүлийн үед. Тэр нэгэн өглөө тэр надтай таарлахдаа Нэли би удахгүй зоригтой хүрнэ. Би түүнийг мэдэрч байна гэж хэлсэн. Би түүнийг юу яриад байгааг олгоогүй ч тэр өвхлийг биш харин уулзалтыг хүлээж байсан юм билээ. Нэли ихсэг чимээгүй болов. Тэр хит клифийн сүлжийн мөчүүдийг дурсгаасаа имэж буй болтой. Нэлидийн холоогоо засаад түүгийнхээ хамгийн сүлжийн хамгийн нууцлах хэсгийг ярьж эхлэв. Тэр нэгэн бороотой шөнө байлаа. Хит клиф өрөөндөө орж хаалгаад хөгжсөн байв. Өмнөх өдрүүдэд тэр огт хоол идээгүй, унтаагүй, зүгээр л ямар нэг үл үзэгдэх зүйлтэй ярилцаж инээмсэглэж байсан юм. Түүний харц нь энэ ертөнцийнх биш болсон байлаа. Өглөө нь би түүнийг өрөөний хаалгыг тогшсон боловч хариу гарсангүй. Би айд сандран өөр түлхүүрээр хаалгыг унгаалав. Цонхон нээлттэй гадаа бороо шаагж хүүтгэн солих өрөөг жиндүүлж байлаа. Би түүнийг унтаж байна гэж бодоод ортол түүний нүдэн нээлттэй аимшигтай хэрнээ бас баясгалтантайгаар ширтэж байхыг харсан юм. Түүний уруул нь инээмсэглсэн хിവэр хөшжээ. Хит клиф нас барсан байлаа.
Гэхдээ тэр яг л өөрийнхөө хамгийн хүсэж байсан зүйлээ олж авсан хүн шиг харагдаж байсан юм. Бид түүнийг оршуулахад бэлтлээ. Хачиргалтай нь түүнийг үзэн яддаг байсан Кэти бид хоёр биш, харин түүний гарт зоож өссөн Хертон л түүний хойноос шин сэтгэлээсээ гашуудаж нулимс унагсан юм. Хертон түүнийг эцгээ гэж боддог байсан хэрэг. Хэдклифийн грэслэлийн дагуу бид түүнийг сүмийн хашаанд Кэтриний хажууд оршуулсан. Бид авсны хажуу талын банзыг авч Кэтриний авсны хажуу талдаа нийлүүлэн тавьсан юм. Ингээд тэдний яс үнс шороо дотор хойлолж үр хамтдаа байх боллоо. Одоо нутгийн хүмүүс янз янз бензин хэмээн. Зарим нь бороотой шөнөөр Хэдклиф болон нэгэн эмэгтэй шуурх өндөрлөгийн орчмоор намгаар тэнүүчилж явахыг харсан гэдэг. Бүр сайхан нэг хончин хүн над дээр уйлж гүйж ирээд Хэдклифт нэг эмэгтэйтэй хамт зам хаагаад зогсож байна. Би яагаад явж чадахгүй байна гэж хэлсэн удаатай. Гэхдээ одоо амьд хүмүүсийн амьдрал үргэлжилж байна да. Кэти Хертон хоёр эх жил шинэ жилийн өдөр хуримлал гаруулсан. Тэд гэрлээд шуурх өндөрлөгийг орхиж Trash Cross Grange руу нүүх болно. Харин энэ хараалт байшинг бид хуучин зарц Йосефт үлдээхэр шийдсэн. Сүнснүүд энтэй үлдэгтэй, харин залуус жаргалтай амьдраг. Нэлигийн түүх ингээд өндөрлөв. Би түүнээс салж гэрлүүгээ харахаар явлаа. Замдаа би тэр гурван булш байдаг хуучин сүмийн хашаагаар дайрахаар шийдэв. Нар жаргаж үтсийн бүрий болж байлаа. Сүмийн хашаа нам гүм эзгүй хоосон. Би өвсөнд дарагдсан гурван чулуун дээр очив. Голд нь Кэтриний булш, нэг талд нь түүний нөхөр Эдгар Линтон, нөгөө талд нь Хэдклифийн шинэхэн булш байв. Хэдклифийн булшин дээр өвс дөнгөж ургаж эхэлж байв. Би тэр гурвын булшны дэргэд удаан зогсов. Толгой дээгүүр ирвэхээ нисэлдэж зөөлөн салхи өвс ургамлыг намруулна. Тэнгэр цэлмэг агаар тунгалаг байв. Эргэн тойрондох байгаль дэлхий ийм амар амгалан, ийм тайван байхад энэ хөрсөн дор нойрсож буй гурван хүн яаж тайван бус байна гэж төсөөлж чадах билээ. Би тэдний эцэст нь амар амгалангуй олсон гэдэгт итгээд шуурх өндөрлөгийн түүхийг ардаа үлдээж буцах замаа хөөлөө.